Сайн бацхан хүмүүстэй уран зохиолын 4-р хичээлээр оролцож байгаа баяртай. За бид өмнөх 3 хичээлээрээ адагдаа авраг найрагдлыг үзсэн тийм ээ. За адагдаа авраг найрагдлын бүтэц, загвар, утга санааны задал, үүд явдлын товч хураангүйгээр бид нэр хичээлээр задлаж ойлгосон байгаа. За түүний хичээлээ өргөжлүүлэн баттгаж өдөр ахин нэг найрагл үзэн. За энэ найрагдлыг үзэхийн тулд самбарт байгаа 4 зургийг хүүхдүүдэд ажиглаарай. За энэ 4 зурагт бол за үүлний зураг, уул, за хангаа уулын зураг, үйл тэнгэрийн зураг гэсэн юм 4 зураг ажиглагдаж байгаа. Хоёр яраараа ижил. За та нар энэ 4 зургийг ажиглаад тус бүрдэн тохирох тийм ээ. Энэ зургийг илэрхийлж болох хууц тодтоглол хэлж байна. Хоёр жишээ бичээрэй. За багшийн жишээ нь хэлээ тийм. Хөвөн цагаан уул, цас цагаан уул, мөх цагаан оргил, хөвөн баатар. За үйлийг хэлж болно тийм ээ. За энэ мэдчлэн шинжийг агуулж болох хоёр тийм холбоо үг гэж болно, өгүүлбэр гэж болно бичээрэй зурган дээрээ. За ихэд зургийг маш сайн ажиглах хэрэгтэй. Яг ямар зургийг. За бид өнөөдөр яагаад энэ хичээлийнхээ ихэнд байгалийн зургийг өгөхий. Зургийг ажиглаж шинжийг бичсэн бэхээр бүгдээрээ цэндийн дамжин сүрэнгүй зугаацаар мордсон гэдэг найрагдлыг үзэх гэж байгаа. За энэ найрагдлд бол байгалийн дүрслэл гэж бол маш агуу сайхнаар үзүүлсэн сайхан зохиолуудын нэг байгаамаа. За энэ зохиолыг уншихын тулд та нар сурагчийн 102 дугаар талд буй зугаацаар мордсон найрагдлын хэсэглийг номоос уншиж болно. Мөн доорх линкээр нэвтэрч ороод зохиолын хэсгээс бүрэн ихээр нь одоо сонсож болно. За хичээлийн бүгдээрээ тодорхой хэсэглийг сонссоо. Анхааралтай сонсоорой. цэндийн дамжин сүрэн зугаацаар мордсон. За зохиолын хэсгийг уншиж уран сайхан уншсан хэсгээс бүгдээрээ сонслоо тийм ээ. За та нар бол ер нь гэртээ энэ хэсгийг бол бүрэн сайхан уншаарай. Тэгэнгүүт зугаацаар мордсон найрагдлын маань үргэлжлүүлэх үйл, уул, ургамал гэсэн хэсгүүдийг сонсох боломжтой болж байна. За энэ зугаацаар мордсон найрагдал дээр тэгэл юун түрүүнд үүлийг одоо тийм ээ хичнээн янзаар зохиолч юм хийсэн бүгдээрээ ажиглая. За хөвөн үйл, мөнгөн үйл, цав цагаан үйл. За үүлний шинж бол ерөөсөө цагаан тий. Тэр сайхан шинжүүдээр ямар үгээр илэрхийлж болох гэдэг хараад байна. За хаш цагаан үйл, эрүүгэр цагаан үйл, эрдэнийн цагаан үйл, эргцүүлсэн харуул амьтны адил үглээ. За үүлний хэлбэр дүрсийг ажиглаад бас тэр шинжээр нь хэлж болохоор байна үү тий. За цаашаа. Цаашнаас давхцаж үйл сүлжин орон тогтоо цаадах хөх огтрогод цасан угалзуулж цагаан луу хийтэй хөх торгоны адилаа. За энэ бол яг нөгөө тэнгэрийн үүлний хошиж байгаа хэсгийг илүү тодруулсан байна тийм ээ. Хөх торгоны адил. За сайн ажиглаад байна. За одоо эндээс яг энэ хэсэг дээр юу гарч ирж юм хэрэг хүмүүстэй үүлний хэлбэрийг тодтогсон хэсэг гарч ирж байна. Арслан барс хоёр ноцогдож байгаа юм шиг. Ачаатай цагаан тэмээ хэвтэж байгаа юм шиг. Арга үрсэн ихнэр бүжиглэж байгаа юм шиг. За бид нар үүлний хэлбэрийг хараад заан байна, тугал байна, ээжийн баатар байна. Эдийн талхны хэлбэртэй гэж ярьдаг ш. Тэгвэл энэ зохиолч яаж юм? Толгойн сүлд бод хичнээн сайхнаар үзүүлж байгаагаас ажиглаж болохоор байна тийм. За тэгээд энэ үүлний одоо тийм ээ шинжийг тодтогсон мөрөө дараагийн хэсгээс гарч ирж байгаа уушаарай. За хуйлгаан цагаан үйл, хурмстын цагаан үйл, хуурмаг гаргаж гэгэн наран гэж болсон хэлмэтэй. За энэ
зохиолын хэсэгдэлтэй тодорхой байгаа учраас та бүхэн яг энэ шинжүүдийг илүү дэлгэрэнгүй унших боломжтой. За ингээ үүлнээс бороо орж эхэлж байгаа хэсгийг зохиолчдоор нүдэнд харагдаж сэтгэлд буутал тийм ээ биеинд мэдрэгдтэл одоо ингээ үзүүлж байгаа. За үйл цав цагаан байснаа ямар болж хувираад тэгээ бараан үүлнээс бороо орж байгаа хэсгийг харж болохоор байгаа. За яг энэ зохиолыг баттгахад та нар хэрвээ энэ сайхан зохиолыг унших явцдаа илүү сайхан мэдрэг ивэл зохиолч Дамжин Сүрэнгийн хинтийн өндөр уулан гэдэг сайхан айц байгаа тийм ээ. За та нар энэ айцыг сонсож байгаа яг энэ найрлаа бүрэн ихээр сонсохыг багш нь зөвлөж байна. За одоо хэдүүлээ гэртээ эхний ээлжийн зөвхөн үүд гэсэн хэсэг дээр ажиллая. За энэ үүд гэсэн хэсэглээ гэж дараах асуултын дагуу бүгд ярилцаж хийх юм байна. За сэдв, шинж, үүд явц, мэдрэмж сэтгэлдлийг хэдүүлээ 1 нэр үг, 2 тэмдэг нэр, 3 үйл үг, 4 үгийн хүрээнд гаргах юм. За тэгээд 5 дугаар ажил бол сэдвийн мөн чанар гол утгыг илэрхийлсэн өөр нэг үгийг олж өөрсдийн төсөөллөөр олж дэлгэрүүлэн бичих юм. За тэгэхээр энэ загварт ажиллаа харж байгаа. Тийм ээ зөвхөн үүд гэсэн хэсэглийг багш нь өглөө. За үүд гэсэн хэсэглийг уншаад одоо энэ яг ажил загварын дагуу ажилланаа. За одоо эндээс бол багш нь яаж холбоо үүсгэж хэлсэн байна тийм. Нэр болгон үйл үгээр. За энэ шинжүүдийг бас ажиглаад үүл нүүддэг, үүл хуралддаг, тийм ээ үүл мөргөлдлөө, үүл хөөдлөө, сахин хөөдлөө гэж монголчууд ярьдаг. Тэгэхээр энэ сайхан олон үгийн баялагуудыг сураад өгүүлбэр бүтээж бичгээ багш нь зөвлөж байгаа юм. За тэгэхээр энд яг өнөөдрийн хичээлээр бол зөвхөн үүд хэсэглийг сонгоод бид нэр дасгал даатгарыг хийлээ тийм ээ. За эндээс бол бүгдээрээ ажиглаж болно гэхээр байгалийн зураглал бичихийн гол учир нь юу юм бэ? Яагаад ингэж бичих юм бэ? За энийг тийм ээ байгалийн зураглалыг ашигласнаар зохиолчд ямар болж байгаа юм гэхээр зохиолчд юу гэж байгаа юм гэхээр за байгалаа ажигладаг, танин мэддэг, хайрлан хамгаалдаг. За хүн байгалийн хоорондын харьцааг ойлгоход тусалж байгаа юм сайхан зохиолтой нэг гэж хэлж болно. За тэгэхээр гэрийн даалгаварт бол та нар үүд хэсэг дээр бол задлал ажил хийн. Мөн уул ургамал гэсэн хэсгүүдийг буюу үлдсэн бүх хэсгүүдийг уншаад тийм ээ. За яг бид нар нөгөө хүн цагаан уул, цас цагаан тэнгэр гэж ялгаж ирсэн шиг уул гэсэн үгс орсон тэр хэсэглүүдээс ялгаж литертэй бичих юм байна. За ингээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баярлалаа.